За ингээд эмчид үзүүлэх гэдэг бүлэг хичээлийн маань бүлэг гинэ нэг хичээлийн маань дүрм. За одоо энэ дээр болохоор avoir гэдэгтэйгээ байхад нэг хэсэгтэй л амьдрна гэж ойлгоорой. За тэгэхээр avoir гэх юм бол ямар нэг юмтай байх гэсэн үг тийм ээ. Тэгэхээр avoir mal гэх юм бол өвдөж одоо онцгүй байна гэсэн үг. Avoir mal. За avoir mal гэд араас нь ямар нэг биеийн идэрх нэг аль нэг хэсгээ хэлэх юм бол тэнд нь өвдөж байна гэсэн үг. За энэ чи la гэд эм хүйсний үг орох нь à la gorge. Тэгвэл хоолойнд. За гэх юм бол араас нь эр хүйсний үг орох нь до нуруунд. За дараа нь гэхээр олон тоо гэж чинь. За жишээ нь хөл юм хосороо байдаг эрхтнүүд байдаг тий нүд чих гэх мэтчлээ. Эсвэл хуруунууд ч юм уу тий. За бол хос биш ер нь олон тоон дээр хэрэглэгддэг ийм юг эрхтнүүдийг ингэж хэлж болж байгаа юм аа. За дараа нь гэтэл анхаараарай. Энэ гийн араас L гэсэн байна те. Энэ болохоор ингээд ихшгээр хэлсэн болон дуудагддаггүй аашаар эхэлсэн үгсийн өмнө L маань ингээд хураагдчих байгаа шүү. За тэгэхээр нараа à l'artère гарч ярээ судсан гин à l'estomac хотоодонд à l'œil нүдэнд à l'oreille чихэнд à l'urètre шээсний сүвэнд à l'humérus энэ бугалганд гинэ. За энэ яг нөгөө энэ хэдэн үгнүүдэд хайжаад энэ үсгээр эхэлсэн эдэрхтэй юу гэдэм юм бэ гэжсэн чинь одоо энэ ялтчгүй шээсний сүв гэдэг үг нь urètre гэж гарчсан өөр үг олоогүй юм бэлгүй дээ би. За дараа нь ингээд avoir mal гэхээр ямар нэг өвчтөй байх тэнд өвдөх гэдэг үгээр нь хэлж байна. Зовирлах гэдгээр нь тий. За гэтэл би өөрөө өвчтөй ядраад байна, ингээд байна, тэгээд байна гэдэг тэмдэг үгээр илэрхийлвэл être үлэг аваад араас нь зүгээр шууд тэмдэг үг авчна. Жишээ нь je suis malade. Би өвдчихсөн. Би өвчтөй байна гэсэн үг нь тий. Tu es fatigué. Чи ядарсан байна. Тэгэхээр ядарсан байна гэж чи ядарч байна гэдээ орчуулчихна тий. Il est fiévreux. Тэгээ одоо эн чинь нөгөө уртлын юунд fièvre гэхэд нөгөө соёлын хичээл дээр fièvre нэр үгээрээ байсан тий. Тэгсэн чи fiévreux гэд халуурч байна гэдэг тэмдэг үг нь байна. Il est fiévreux. Elle est enrhumée. Ханиад хүрчээ. Nous sommes stressés. Цохолдуу сандруу байна. Vous êtes pâle. Таны царай цун хийжээ. Энэ дээр хараа яагаад ээсэн тустай байна гэхээр хэрвээ би ганцхан хүнд та гэж хандж байгаа бол vous êtes pâle гэд эсгүй байх нь байна тий. Хэрвээ та нар гэвэл vous êtes pâle гэд эс бичнэ. Гэхдээ хэлэхгүй, сонсогдохгүй тий. За ils sont épuisés. Ils sont épuisés. Энэ épuisé гэдэг бол ерөөсөө туйлдах, сулдах, ядрах гэсэн үг. За elles sont déprimées. Elles sont déprimées. За энэ нөгөө сэтгэл санаагаар унах, депресд орох гэж ярьдаг тийм ээ. Тэр чинь déprimé гинэ. За энэ дээр би нэг үгийг өөр жишээн дээр орж таарч магадгүй шүү. Битээ гайхаараа эхлээд энэ сулдах гэж юм те. Épuisé. Энэ épuisé гэдэг нь байна шүү. Жишээ нь данс улайжээ гэх мөнгө төгрөгөн дээр ярих юм бол тий. Гэтэ гэх юм бол энэ épuisé байж болно. Одоо манай сан хөмрөг нэмгэрчээ. Юмгүй хоосорлоо. Тэр гэх юм бол энэ épuisé-г ашиглаж тэр тохиолдолд ашиглаж болдгийн шүү. Тэгэхээр энэ тэнд тааруул битээ гайхаарай. За одоо энэ avoir гэдэг үйлүүгтэйгээ хуургаад хаана вэ гэдгийг нь хэлье. J'ai mal à la gorge. Миний хоолой өвдөж байна. Tu as mal au dos. Чиний нуруу өвдөж байна. Il a mal aux jambes. Түүний хөл өвдөж байна. Elle a mal à l'estomac.
Тэр эмэгтэй ходоод өвдөж байна. Nous avons mal aux yeux. Бидний нүд өвдөж байна. За одоо энэ дэр Монгол хэлэнд бол бидний нүднүүд гэж хизээж хэлэхгүй те. Ингээ хосоороо байгаа юмнуудыг эд эрхтнүүдийг ингээ Монгол дээр хэлэхдээ жишээ нь хөл гэхэд хөлнүүд гэхгүй байна. Нүднүүд гэхгүй байна. Энэ доор чихнүүд гэхгүй байна. Гэх мэтчлэн нэг гоё янзаараарай. Хосоороор юм уу олон тоон дээр байдаг эд эрхтний олон тоон дээрээ бичээрээ. Францаар бичгдэн бол. За тэгээд nous avons mal aux yeux гэсэн нүд өвдөж байна. Vous avez mal à la tête. Таны толгой өвдөж байна. Ils ont mal à l'oreille. Тэдний чих өвдөж байна. Elles ont mal au bras. Тэдний гар өвдөж байна. За одоо эндээс нэмж хэлэх юм гайгүй байна да. За яг энэ чих өвдөж байна гэдэг дээр бол зүгээр битгий ойрлоод одоо чихэнд чир болоод гэдэг үгээр тэр хэлэх юм бол энэ mal tu me fais mal à l'oreille гэж бас хэлж болдог шүү. За одоо энэ дээр хараа хос чих байдаг тий чих хосоороо байдаг гэхдээ энэ хараа ганц тоон дээр хэлсэн байгаа бас анзаараа энэ дээр юм байна. Гар ганц юу байна. Энэ тэгэхээр нөгөө аль нь вэ? Баруун уу зүүн үү à l'oreille droite à l'oreille gauche гэж хэлж болох нь шүү дээ тодруулаад. J'ai mal aux yeux. Nous avons mal aux yeux. За нүд өвдөж байна. Хоёр нүдээс хоёулангаас нуух гараад өвдөд байгаа бол энэ олон тоон дээр байж болж байна. Хэрвээ ганцхан нүд нь яг баруун нүд ингээ улайгаад байна гэх юм бол nous avons j'ai mal à l'œil гэхээр одоо энэ үнтэй à l'œil droite гэж хэлнэ гэсэн үг тийм ээ. За би одоо энэ жишээ энэ гурвыг францаар нь хэлээд өгье. За эндээс эхлэе. À la terre, à l'estomac, à l'œil, à l'oreille, à l'urètre, à l'humérus. J'ai mal à la gorge. Tu as mal au dos. Il a mal aux jambes. Elle a mal à l'estomac. Nous avons mal aux yeux. Vous avez mal à la tête. Ils ont mal à l'oreille. Elles ont mal au bras. Je suis malade. Tu es fatigué. Il est fiévreux. Elle est enrhumée. Nous sommes stressés. Vous êtes pâle. Ils sont épuisés. Elles sont déprimées. За ингэж болж байна. За эмчтэр очихоор за өөр хэр байна, хэр хөвдөж जैन тэргээл асуудаг ч тэгвэл ça fait mal гэдэг нэгээр асууж болж байна эсвэл combien ça fait mal. За тэгээд 1 sur 10 эсвэл 6 sur 10 гэх мэтчлэн ингэж хэлж асууж болно. Тэгэхээр бид нар өөрсдөө өвдөлтийн зэрэглэлээ хэлэхдээ яг энэ юм шатлал олон улсад хэлэгддэг юм шатлал байдаг юм байна. Тэгээд нэг гэвэл хамгийн багж жахан зовёртой тий. Тэгээд дэшээ 10 гэх юм бол бүр амиа хорлох, бүр паниктаад яаж ч магадгүй тийм эрсдэлд орлоо гэсэн үг байхгүй. 9 гэх юм бол бүр эдэрхтэн тасраад унж байгаатай адилхан хэмжээний төрөлтийн өвдөлт гэхэд 8 байдаг байх нь л тий. Гэх мэтчлэн за одоо энэ хуудсан дээр би зөвхөн францаар нь уншаад тэгээд яг нөгөө шатлалын нэрийг нь франц монголоор нь хэлээд жишээ өгүүлбэрүүдийг нь францаар хэлмэз. За échelle de la douleur. Өвдөлтийн шатлал. Petite douleur. Бага зэргийн өвдөлт. J'ai une petite coupure au doigt. Ça pique un peu. J'ai mal, mais je peux marcher. Douleur légère. Hungung өвдөлт. J'ai mal au doigt, mais ce n'est pas grave. C'est gênant, mais je peux travailler. Douleur moyenne. Дундад зэргийн өвдөлт. J'ai mal au bras après une chute.
Je peux bouger, mais ça fait mal. 4. Douleur modérée. Дунд зэргийн хүчтэй өвдөлт. J'ai une crampe très forte dans la jambe. La douleur me gêne pour marcher. 5. Douleur forte, хүчтэй өвдөлт. J'ai mal aux dents. Je ne peux pas manger. Je ne peux pas dormir à cause de la douleur. 6. Très forte douleur. Маш хүчтэй өвдөлт. Mon bras est cassé. J'ai très mal. Je crie. Je pleure. 7. Douleur intense. Тэсшгүй өвдөлт. J'ai mal au ventre. Je ne peux pas bouger. C'est insupportable. 8. Douleur très intense. Je suis en train d'accoucher. La douleur est très forte. Je crie de douleur. Douleur extrême. Je sens que je vais m'évanouir. La douleur maximale. C'est comme si on me coupe un bras sans anesthésie. Je perds connaissance. Je ne peux plus parler. Je ne supporte plus la douleur.